Зэвцэн тэр өмнө нь идэр эндэр дээр суурлуулан гарч байсантай Бэгинийг авдартай цувралыг ман гэрэлтэн дээр үргэлжлүүлэхээр болсон гэж хэлж байснаа та. Тиймээс та хэдэд зөрүүл засаж өмнө нь гарсан бүхэл бардыг сээсний хэмээн бүтнээр нь оруулж байгаа шүү. Шинээр орж ирж би үзэгч нартай хэлэхэд энийг орхоос өмнө хэдийдэн парт манасаа бүгдээр байгаа учраас үзчгээд ороод ирээрээ. Харин үзсэн хэдэн маань энэ хүч хөдөлмөрийг минь үнэлээд лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. Сүүлд Артуртай тулдаж байсан аав нь Артурыг цахилгааны нийлүүнд гараад ирэхээр нь аватар юм байна гэж боддог. Ааваас нь гадна эргэн тойрны хүмүүс нь хүртэл түүнийг аватар гэдэгт нэлээд гайхнаа. Артур шууд л аав руу нэлээд хурдтай дайрах бөгөөд яг ардан гарахтан зөрүүлээд Артурыг зөөхт нь өөрөө хүртэл болоо дамждаг. Ямар ч зайгаа аваад өргөжлөл нэлээд хүчрэг дайралтыг хийхэд эргэн тойронд нь асар хүчтэй дэлбэрэлт үүсээд тэр хоёр ой мод хүртлээ шийдэгдэнэ. Дэгийн толоороос нь гарахад хин хиндээ юусоо оногдохгүй яг л ижил тэнцүү үзээд байдаг бөгөөд эцэст нь энэ тулаан тэнцнэр хөндрөлж байгаа. Аав нь түнд хэлэхдээ энэ чиний сурсан арга ч нөө. Эсэр Артурыг яг чи хизээтэй ийм арга барил сурчдаг байна гэсээр гэрлэг орно. За тэгээ үүнд нөгөө аав ээж хоёрын найз нь бол нэлээд гайхаж байгаа шүү дээ. Юу вэ? Гоц хүүхдтэй юм биш тэгээ тэ. Зэвтэ зурглал солихт одоо энэ гэрт байгаа хүмүүс бүгд л хоолны ширээний ард цуусан байх бөгөөд юуны талаар ярьж байдаг вэ гэхээр Артурыг 3 наснда сэргээд бүр яг тэр тухайн сэрэгтэй гэр орнод дэлбээд бөө юм болсон гэдэг талаар нь ярилцаад хоорондоо инээлтэд сууж байдаг. Эсэг ингэ сууж явахад нөгөө аав ээжийнх найз нэгэд байсан залуун шууд л босч ирснэ. Артурыг Кисайро сургуульд оруулах ямар вэ гэж хэлдэг. За тэгэхээр одоо энэ Кисайро сургууль гэдэг нь болохоор нэлээд алдартай бөгөөд маш өндөр зэрэглэлийн элит айлын хүүхдүүдэд ордог чадварлаг хүмүүсийн үлгий болсон тийм айхтар сургууль. Тэгээ мэдээж ийм айхтар сургууль чинь төлөв өнгөний асуудал гэдэг өчнөн асуудал гарч болох ч гэсэн харин энэ аав ээжийнх нь найзууд нь манай Артурын төлбөрийг зүгээрээ төлчихөн тоо хоёр зүгээр харин оруулах талаар л бод гихтэн за болооч те. Юу гэж бүхэл бүтэн сургуулийн төлбөрийг тоо хоёроор төлөөлөх вдэ. Тэглэж манай хүүхэд 8 настай гихтэн одоо энэ аавынх нь найз нь бас сургуулийнх нь захирлын таньдаг байж таарна. Артур хажуутлаас нь энэ миний ирээдүйтэй холбоотой зүйл учраас би нэг зүйл хэлье. Гэж хэлэгтэн зурагдал Артурыг аав ээж хоёртойгоо ундлахын өрөөнд байгааг ирүүлжин. Ээж нь хэлэхдээ миний хүү өндөр нилээн царайлаг болсон байна. Харин аав нь болохоор бүхэл бүтэн аватар боллоо хүүгээрээ үнэхээр бахархаж байна гэснээр ямар ч тач хүүгээ унтуулчаад өрөөнөөс гарахтаа аав нь бодохдоо саяны Артурыг Винсент гих найзд нь хэлсэн үгийн талаар боддог. Тэгээ тухайн үед манай Артур юу гэж хэлсэн байдаг вэ гэхлээр би өнөөдөр л гэр бүлтэйг уулзлаа. Тэгсэн ахиадаа сургуульд явж тэднийгээ энд орхих уугүй юу гэдгээ гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөчхөөд дараа нь шийдэж болох. Мэдээч чиний зөв. Би яарсан бололтой. Сэний тулараас боллоод жаахан ятарчихсан байна. Намайг уушлаарай гэсээр хаяад яваад өгсөн байдаг. Юутаж Артурыг цаашаа эргэн тойрны юмсыг сонирхоод явж байхад нь ардаас нь Винсентийн хүүхэд болох Лили гараад ирдэг. Чи тийшээ бол манай зойрны өрөөнд очино. Явцгаая. Би чамаас илүү энэ газрыг сайн мэдэн шүү. Гэсээр манай Артурыг нэг газар руу дагуулад явуулах бөгөөд энэ газар нь яг юу гэж тардаг вэ гэхлээр одоо энэ газрын 2 гэрийн хүчлэгч. Ямар тач манай Артур хоолцоо хийж өгöd Лили гэдэг энэ охины талаар хажуудлаас нь үүшлэгч нь ярьж өгдөг. Тэгэхээр ер нь л стрессцэн үедээ гэр бүлийнхэнтэй гаргаж чадахгүй тийм үедээ л одоо энэ гэрийн үүшлэгч нар ирдэг гэж таардаг. Юутас зураглал солигдох бөгөөд манай Артур яг өглөө өрөөндөө сэрэгтэн чулуунаа дээр нь гараад ирчихсэн байх бөгөөд чулуунаг яг усанд оруулаад байж явахад нь гадаас нь хаалгыг нь тогшоод дүүн ороод ирнэ. Тэгээ дүүн болохоор ээж таныг сэрээ гэсэн юм аа гэсээр өглөөний цагаа уухар болно. Юутас зураглал манай хэдэг гадуур захисч байх үеэр шилждэг. Тэгсэн манай Артур яг нэг дэлгүүрийн өмнө гиснэ. Энэ дэлгүүрт яг юу зардаг юм? Наа жижиг бөмбөлгнүүд чинь аратны төв байгаа. Хүйш нэмэгдүүлэх зорилгоор манааны аратны төвийг гаргасан. Төвийн дотор олон төрлийг байдаг. Мөрөөцгөр 100-аад гаруй алтан цус өрдөг. Хэрвээ чи азтай байвал дотор аратны хүсэлтэй болох боломжтой. Гэхдээ гол нь нэлийн үнэтэй бөгөөд 100-аад гаруй алтан цус. Зарим бүр 1000 алтан цус гэдэг юм байна лээ. Тэгэхээр аратны хүсэл гэдэг байгаа те. Хувь хүн аратантай холбогдох ийм үйл явц нь нэлээд үнэтэй болохыг бид нар мэдж авна. Харин манай Артур ч өөрөө чулуунаатай аратны та ингээд хүсэлт мэдгүй холбоотой штэ тий. За тэгж ойлгож байна. Зэмэртэйч нөгөө аав жирэх найз нөлөвтэй манай дуудлага худалдааны газарт маш олон аратны хүсэл зулцах их ирдэг шүү. Чи хүсэл хурж ирээрэй гэж хэлнэ. Манай цааш өргөлүүлж явсаар нэгэн үсчний газар орох бөгөөд манай хүний хувцсыг нь солиод үс гэзгийг нь янслаад тэгээд нөгөөтгнөөсөө гараа явж байхад нь хэсэг Кисайро сургуулийн хүүхдүүд
Нэг хүнийг дээрлэж явах бөгөөд ер нь хажуудлаас нь лийлээ хэлэхдээ наадуул чинь Кисайрос сургуулийн сурагчид. Зүгээр энэ гаднах формыг нь өмссөн байхад л элит төвшин гэдгийг мэдэгднэ. Тэгэхээр одоо энэ Кисайрос сургууль гэдэг нь ямар хүчтэй сургууль болохыг нь мэдж авна. Зурглал солиход манай Артур нэгэн дэлгүүр ороод ирсэн байх бөгөөд өнөө дэлгүүрийн бараанууд нь ямар гоё юм бэ гэд үзэж явахад ард нь нэг хоёр дээрэмжин байрын нөхөр ирцнэ. Энд хөөгд байхад тохиромжгүй. Муу мангар утсаа минь хажууд чихрийн дэлгүүр байгаа. Ягтэн Артур ерөөсөө асуудал үүсхийг хүсэхгүй гарахыг завдахт нь удалгүй гаднаас нь нөгөө хээлцэн гэр бүл болон манай Артурын ээж нараад ирнэ. Тэгээ шууд л миний хөгөөс гараад тат гихтэн одоо энэ хээлцэн гэр бүл гээд байгаа энэ аав ээжийнхэн найзууд нь нилээ нэр хүндтэй хүмүүс гэдгийг нь бид нар мэдж авдаг. Учир нь энэ хүнийг харсан өнөө хоёр хулгай чинь шууд л газар сөгдснөө. Уушлаарай гэхдээ би энэ бацаа хүүхдийг хээлцэн гэр бүлийн гишүүн гэдгийг юусаа мэдсэнгүй. Уучлаарай. За юутаж манай хэдмэн өнөөх төлөврөөсөө гараад алхаад нэгэн урт өдрийн дараа гэртээ яваад очихтана. Винсент мөн Артурын аав нэгэн хүнтэй сууж явах бөгөөд өнөөх нь хинбэ гэхлээр Кисайрос сургуулийн үүсгэн байгуулагч захирал Синтия Гоцар. Сайрос сургууль нь хамгийн анхаа газар гэлтдэг. Энд зөвхөн авьяас болон арын хаалга сайтай хөөгтүүд л орох боломжтой. Тус сургууль нь алдарт судлаач, бүлэгмийн удирдагч, хааны туслах ямар ч дайны хүч болсон бүгднгийнх нь үндэс болно. Энэ ертөнцид нөлөө үзүүлсэн хүн болгон энэ сургуультай хамааралтай байдаг. Тэв болгонд байдаг тоо томшгүй олон сургуулиудын хажууд энэ сургууль нэр хүн дээр маш алдартай. Энэ сургуулийн захирал нь их алдартай хүн байдаг. Тэгсэн яг одоо манай Артурын өмнө гараад ичсэн бах бөгөөд танилцсандаа таатай байна. Ингэж тантай уулзах гэж Артур лээ. Мэдээж Артур хүн л улсан хон жаахан сандардаг бөгөөд надад ч гэсэн танд даалцах үнэхээр таатай байна захирлаа. Тэгээ яваатааш нөгөө аав ээжийнхэн найз гэдээсэн Винсент нь Сайрос сургуульд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн учраас ерөнхий энэ Сайрос сургуулийн бага хэмжээний хувьцаа эзэмшижээ л гэсэн үг. Захирал юутааш Винсентийн хэлсний дагуу танаа хүүг зорин ирлээ гэснээр одоо энэ ч ирж байгаа нь. Тэгээ Винсент нь яг юу гэж дуудсан байдаг вэ гэхлээр одоо энэ Синти Гоцкай гэдэг багш нь болохоро хэр баргийн л одоо хүүг чалгах гэж гэр орноор нь яваад идэх тим нэг доо зэрэглэх хүн биш ээ. Гэхдээ манай Артурыг төгс төгөлдөр нэг гайхалтай гоцохондоо хүүхдээ байна гэснээр шалгах гад өөрийн биеэр хүрээд ирсэн гэж хэлдэг. Нөгөөдөө шууд л манай Артурыг нэг задгаа талбай руу дагуулж аваад түүний хүчийг шалгая гэж хэлдэг. Тэгээ ямар тааш задгаа талбай руу гарах явстаа чулуунаа гарч ихтэй бөгөөд би амьдралтаа анх удаа л ийм сонир манааны хараад харж байна. Харин манай Артур хэлэхдээ наадах чинь нэг тийм чоновтор нэг тийм ээжтэй байсан юм аа. Би зүгээр л түүний өрөн дээр очисон. Би жаахан лацтай байсан баг. Зэвтэйч тэгээ ярьсан ясаар гадаад талбад гараад ирчих бөгөөд Гоцкай багш түн тандаад. Винсент итрүүлж юу үгүй юу гэдгийг харъя л да. Чамайг надад бэхжүүлэгч гэснээс өөр зүйл надад хэлгээс татгалцсан. Надад гинти юм бэлэг болох гэсэн юм гэсэн. Винсент яг юу гэж боддог вэ гэхлээр манай Артурыг аватар гэдгийг нь захирлаас нуулсан байдаг бөгөөд түүнийг гал болон цахилгааны шидтэй ашиглах юм бол захирал шоконд орондоо гэж бодож байдаг. Чамд зэвсэг хэрэггүй юу? Та бүсэн дээр байгаа савхаа ашиглахгүй бол би нөхцөн гараараа тантай үзнэ гэснээр энэ хоёр хоорондоо нөхцөн гараараа үзэхэр болдог. Хоёрынтай ансарах үедээ галын дэлбэрэл болон усны уян байдал нь миний хуучин ертөнцийн анхны кийг хурлаг байсан. Харин энэ ертөнцид бодит элемент болсон. Миний өмнөх ертөнцийн дулааны техник болох газар болон салхин дээд түвшиндээ хүрсэн. Гиснээ шууд л газар өшгөлж газар хаахлаад газрын шид үзүүлдэг бөгөөд иргэн төрлийн хүмүүс нь харсан шууд л шоконд орж байгаа. Ялгаар А болон бусад хүмүүс нь манай Артурыг гал болон залхааны шидэд ашигладаг гэж мэдж байгаа шүү дээ. Артур тэгээд энэ шидэ хийж байхдаа бодохдоо хамгийн нэр хүндтэй сургуулийн захирал. Намайг хийнэ хийхээр яахыг харъя л та. Яг нэг. Гиснээ айхтар хүчтэй дарилтыг захирал руу явуулна. Захирал саяны дарилтыг ерөөсөө тоосон юм байхгүйгээр шууд л амархан хаажгадаг бөгөөд хариу дарилтыг хийх үед нь манай Артур цөхөөгөлгүй шууд л дайрдаг. Ямар ч нэг цөхийг оролдоход нь манай Артурыг хойшоо нилээн хүчтэй савдаг бөгөөд салхийг ашиглан орон зайны чиглэл болоод дараа нь чулууны тусламжтайгаар өөртөө толгоор үсгэнэ. Жүтгэр авг. Воирантай хамт хийсэн тэр их бэлтгэлийн дараа газар болон салхийн шидэг зэрэг хийх хүндрэлтэй байна. Төвлөрөх хэрэгтэй. Төвлөр.
Ингэснээр үргэлжлүүлэн дахиад л нэг хүчтэй дарилтыг хийхдээ салхи минь надад хүч ярьлаач. Гэснээр гартаа байсан жижигхэн хуу салхийг маш нүсэр болгох бөгөөд Артур үнийг нь гарснаа эсэргүү зөгшөд ашиглаад шидийг нь жаахан солруулъя. Ингээд дайрсан боловч юу ч болохгүй. Шууд бол газар урдан согроно. Улмар Артур тандан эсрэг талын хүнтэйгээ нөр тулан гэдэг өөр хүн чадварт хитэх хэтгэлтэй байгааг нь шинж. Нийтдээ бол чиний тулгааны чадвар болон шид ашиглалт чинь үнэхээр сайн байлаа. Энэ сүүлийн шалгуур байх болно. Нэмэлт оноотой шүү. Сэрүүн байхыг хичээгээрэй. Гиснээ манай Артур руу чимээний шидээр дайрдаг бөгөөд одоо энэ өөдөөс нь харж зогсож байгаа сургуулийн захирал Синтия Гуцкэ багш хүртэл аватар гэдгийг нь Артур мэддэг. Ямар ч тач манай Артур саяны захирлын дайралтаас намархан гэгч нь гараад ирэх бөгөөд гайхалтай. Тэр нэр төртөөр шалгуурыг давлаа. Салхины шидтэй болохоор би өөрөө түнд заах болно. Аав нь Артурт Артур чи яаш яг тэрэн шиг салхи болон чөлөө шидийг ийм гайхалтай ажиглаж чадж байгаа юм. Тэрэн шиг сайн гэдэг чи юу гэсэн үг вэ? Тэр өчигдөр гал болон цайлгааны шид ашигласан. Миний талбайг дээр чадаасан болохоор би та хоёрыг мөргөөлтэй хаалган дээр авчирсан юм. Тэгэхээр та энэ хүүг 3 үндсэн элемент болон нэгдтэй хэлбэрийг ашиглах чадвартай их гээд байна уу? Ерөнхийдөө бол төрөө. Би бүх 4 элементэд төрөлхийн сайн чадвартай. За ингэснээр нөгөө сургуулийн захирлыг өөртөө шоконд оруулахад хажиж байгаа юм. Зөвхөн сургуулийн захирлаас гадна эргэн тойрны хүмүүс нь бүгд л шоконд оруулчихсан байгаа учраас энэ үйл явдлын дараа манай Артур ер бүлийнхнээсээ уушлаад гойсон байдаг. Өдөлгүй захирал гадуураа нэг зүйл бүрхэд санаа зовлтгүй. Одоо гадаа байгаа гэхэд хоёулынх нь яриаг ерөөсөө сонсож чадахгүй гэснээ манай Артуртай хувийн яриа өрнөлөхөр болно. Артур шууд л тэр намайг нэвт харддаг юм байна та. Гэснээ хэлэхдээ би тэрнээс нэг зүйлийг гомоор байна. Та жаахан хугацаанд манай гэр бүлийг сайн асарч хамгаалаад өгөөч. Би хизээний өдөр өөрөө хүчтэй болохоор тэднийг хамгаална. Хэрвээ тэг юм бол би танаас сургуульд орох болно. Тэгэхээр одоо энэ Сайрус сургуульд нь 11 настайгаас урд гимшиг байх. Одоогор манай Артур ч 8 настай байгаа шүү дээ, тийм. Тэгээ манай Артурыг хэлэх гээд байгаа санаа болохоор 3 жилийн хугацаанд би гэр бүлийн хажууд байж чадахгүй, харин та энэ нэг бүх хугацаанд манай гэр бүлийг асарч тордоод өгөө. Тэгээд энэ 3 жилийн хугацаанд өөрөө хайчих байгаа юм би гэхлээр адал явдал хайгч болно. За тэгэхээр мартаа зурглал солигдоод манай Артур саяны мэдээгээ эцэг ихтэй хэлж буй өөрөө шилж байна. Тэмээтэч үүнд нь ээж нь нэлээд руусан шиж одоо юу гэдэг юм те. Дөнгөж сая өрөнгөдөө буцаад бит хоёроос явлаа энэ төрөгээд. Тэг өргөжлүүлж Артур тэр хоёрт хэлэхдээ. Үгүй би маш их зүйлийг сурч ойлгож авсан. Би ойрын хугацаанд явах бодлого байна ээжээ. Би гэртээ хэдэн сар та нартай хамт байхыг хүссэн. Би энэ саяхан ирсний мэдэн л тээ. Эльпийн хаант улсаад 3 гаруй жил болохдоо маш их юм орхитуулснаа мэдсэн. Аав та хоёр адал явдал хайгч байхдаа юу мэдэрч байсныг би ч гэсэн мэдэрмээр байна шүү дээ. Дөвнөр хэлж байсан чин аав ээж хоёр нь адал явдал хайгч байсан. Тэгээ үүнд нь аав нь хаанаас ирснийг чи мэдэрч байна. Би ч гэсэн чамайг тэгээсэй гэж босч байна. Би өсвөр насндаа адал явдалтай амьдралыг туулахыг тэс чадан хүлээдэг байлаа. Гэхдээ ээж чинь санаа зовх байх та. Тэг мэдээж ээжийн байгаа байдал нь бол нилээн тааруухан байдаг. Тэгээ Артур хэсэг болгошорж байгаад тэгвэл намайг явж явах хугацаанд хиннийг нь хамгаалвал ямар вэ? Гэсэн аав нь энийг нь дэмждэг. Ээж нөхөр хажуулаас нь чиж одоо юугаа солиороод байгаа юм бэ? Хүүхдээ гэдгээ 3 жилийн хугацаанд гэр орондоо үзэгдэхгүй алга болохыг чи дэмжиж байгаа мó гэхдээ Артур болохоор үгүй. Даалгавар болгоны дараа сар агсын дараа би гэртээ байн гарч явах болно. Тэгээ ээж нь болохоор нэлийн санаа зовцсон. За чи яах юм бэ? Зүгээр л хичээл сургуультай яваа гэхдээ Артур би хэдрий баг болохоор тэдний хажууд дэндүү жоохон найз тажуулж чадахгүй. Тиймээс би 3 жилийн дараа ирээд хичээлдээ суунаа гэж хэлдэг. Тэгээд аав нь бол дэмжснээр эцэст нь манай хүнийг зөвшөөрүүлж байгаа юм шиг байгаа. Би зүгээр л бэлээл хийгээд баймаргүй байна. Энэ ертөнцид ирснээс хойш би сурсан, мэдсэн, нээлттэй орчин тулдаж чалгамаар байна. Бас ээжэд худлаа хитээгүй. Чулууна намайг амьдралын сайхныг мэдрэх гэсэн шүү дээ. Зөрөглөл солилцоход энэдийн хоолны чирээний арал багаар шилжнэ. Надад энэ юу болж идэг вэ гэхлээр Хелстийн дуудлага худалдааны үйлчлэг болох гэж байгаатай тохиолдуулаад жаахан нөсөр ажил байгаа гэж хэлдэг. Дэмартаж Артурыг тоо хоёр яг яахаар болсон бэ гэхтэн 3 нөхцөлтэй түүнийг явуулна. Нэгт хийвэл тэр 3 сарын дараа болго төрсөн өдрөө хүлээнэ. Хоёрт тэр даалгаврын үеэр заавал хамгаалагчд явна.
3 дахь хамгийн багадаа 2 сарын дараа бид нар дээр ирж явах хэрэгтэй. Тэглэж тэр бусад юм өөрөө зөвсөлгөр хангалттай авах үнтэй штэ. Ингэж би батж байна. Винсент хэлэхдээ бүх юм сайн байна л да. Гэхдээ Артурыг хамгаалахад тэр хүн байгаа мó? Чөтгөр авг. Ер нь тэрнийг хамгаалах чадвартай хүн байдаг юм уу? Тэг аав нь хэсэг болгосорж байснаа ихэр еврөөд одоо нэг даалгаварт яваад эргээд ирэх юм аа. Тэгвэл тэдний нэгийг нь Артуртай хамт явуулж болох юм байна штэ гэж хэлдэг. Ихэр еврөөд гэдэг нь болохоор аав ээж хоёрын нь өмнө нь ад явдал хайгч байх үедээ байсан баг ямтрагчд. Зэмэртэй зураглуу солиход манай Артур Винсентийн өрөөрөө орж ирж нэг асуудлын талаар ярилцъя гэж хэлдэг. Харин нөгөө тал болохоор Винсентийн эхнэр мөн Алис хоёр гадуур захмахаар яваад дуудлага худалдаанд оролцуулах бараа бүтээгдэхүүнээс судалгаа хийгээд явж байдаг. Мөн тэр хоёртой Лили, мөн Артурын дүү Эли хамт явж байдаг бөгөөд энэ хэдийн ярианаас нь Лили буюу охин нь сэргэлтээ аваагүй одоогор шидтэн болох хэмжээний тэр их маанага өөртөө төлрүүлээгүй нээгэг байгаа гэдгийг нь бид нар мэдж явдаг. Тэгээд Артур тэгсэн чинь натаа чацуу хэрнээ баг хавийн шидтэнгээс илүү нь үнэхээр шудраг бус байна гэд Артур нилээн атаархаж өөртөө гутарч байгаа нь харагддаг. Тэг Алис Лили дээр очингуудаа энэ хэцүү гэдгийг ойлгож байна. Гэтэ чи өөрийгөө Артуртай харьцуулаа ерөөс хэрэг байхгүй. Артур угаасаа л чиний насны хүмүүсээс арай өөр гэдгийг чи мэдж байгаа шүү дээ. Яг тэнэ. Ихтэй тэр яаж тийм хүчтэй болсон юм? Та юм уу ноён Левийн түүнийг бэлтгэлжүүлсэн юм уу? Хэрвээ тийм бол надад тусч гисэн туслаач дээ. Бид хоёр түүнийг ерөөсөө бэлтгэлжүүлээгүй. Багхан сэлэмний бэлтгэл хийгүүлсэн. Бусдаар юу ч хийгээгүй. Гэхдээ нь хажууд нь зогсож байсан ээж нь хүртэл гайх бөгөөд юу вэ? Юу ч хийгээгүй гинэ. Тэр мэдээж авьяастай хүүхэд л дээ. Ихтэй ямар нэг юм чи өргөтүүлээг үз. Зүгээр та нарт харин ч санаа зовж байгаад баярлаж байна. Рэй бид хоёроос Артур юм нугаад байна. Надад ямартай Артураас тэгвэл яаж тийм айхтар хүчтэй болсон сэлэмний эрдмийн хаан сурсан гэдгийг нь асуугаад өгөөжтэй гэхдээ мэдээж бидэнд сонирн байгаа ч бүх юмныхаа талаар хэлэхгүй байгаа шалтгаанд түүнд байгаа баг. Хэзээ нэгэн цаг тэр бүгдэнд нь хэлэх хүртэл бид түүнийг хүснээ хийх хэрэгжүүлэг нь өгч байх нь эцэг эхийн үүрэг штэ. Ингээх Артурын талаарх багхаа яриа өрнүүлж явахт нь энэ хэдэг нэгэн учир битүүлэг хүн хараа зогсож байдаг бөгөөд. Сибсчан эзэнд өнөөдөр Мананы аратан тэднэртэй хамт байгаагүй гэж мэддэг. Саяра сургуулийн шийдтэн тэд нарыг ажиглаж байсан болохоор бид ойртож чадсангүй. Ихтэй Мананы аратан эзэн болох дуудлага худалдааны газрын 10 жилийн ой дээр ирэх нь тодорхой болсон. Би тэгвэл Сибсчан эзэнд тэр үйл ажиллагаагаар л өөрийгөө танилцуулах боломжтой гэдгийг мэддэг. Зөтгөн чи юу дуудааг нь удахгүй тодорхой болох байх. Нөөртөө зураглал эргээд Винсент болон Артур тушаалж бөгөөд Винсент Артурыг харснаа энэ өрдөө 8 настай мөртлөө яаж юм хавар гаргаж байгаа юм бол би Сапины хаантай уулзсан үеэсээ илүү их сандарч байна. Тэгээд гол ярианд ороход Артур Винсентээс нэг хоёр зүйл авахуулахыг хүсдэг бөгөөд өнөөх нь яг юу юм бэ гэхтэн хамгаалтын нөмөр юудантай малгайтай болсон. Миний хэмжээнд таарах сэлэм, миний хоолойг солих чадвартай баг. Нөмөр бол асуудалгүй. Харин багны хувьд бол шимэний аваатаараа зохион бүтээгчлэж чадна. Би оролдож болох ч гэсэн. Бэ зарай. Би 10 жилийн өмнө баярын ажил дарагдаад байгаа хэрнээ яагаад энэ хүн туслах гэж хичээгээд байгаа юм бол. Ямар ч тач Артур сүүлд тариг надад тусалж яваад чи үнэхээр баярлаж байна. Мөн би өөрийн төлбөр төлөх хэрэгслээ олчихсан. Гэхдээ за юу гэж те. Танаа аав ээж хоёр миний доор ажиллаад нэлээн удаж байна. Мөн аав ч манай хамгаалтын багт орсноос хойш манай дуудлага хулдааны газар төвгөндөө хамгийн бага дэрэм хулгай орсон гэж. Эвтэн Артур бид хоёрыг хувиулангийн шийдтэн биш гэдэг шимээ тань. Тиймээс би танаа охины сэргэлтэнд тусалж Сайр сургуульд оруулж болох юм. Онцгойлол сэргэх бөгөөд манай Артурыг ганцаараа бэлтгэл хийж байх өрөшилж нэ. Миний өнгөрсөн амьдралч вэ, энэ амьдралч вэ. Надад үнтэй бүхний хамгаалах хүч хэрэгтэй. Ясэр ойхгүй бэлтгэлээ хийж байдаг. Юутааш өмнөх амьдралынхан болсон үйл явдал гарч явах бөгөөд одоо энэ гүйж байгаа хүүхд бол манай Артур. Тэр зураг дээр харагдаж байгаачлан өөрийн хамгийн ойр дотны хүнээ зовлонгүй явлаас болоод алдчихсан. Энэ удаа би өшөө авахын тулд биш харин дотны хүмүүсээ хамгаалахын тулд хүчтэй болно. Ямар ч тач нөгөө гадуур явсан хэд маань гэртээ ирэх бөгөөд үндэн зэрэгцээд Артур доошо буухт нь Алис түүн тандаад Артур чи яаж дэлгээд сэрэгтэн туслах гэж байгаа юм? Зүгээр тоглосон гэхээс сэтгэлгүй байгаа юм шүү. Нөгөө Лилигийн ээж нь хүртэл чи ийм ямар тоглож байгаа бол эн чин арай дэмж байгаа юм шүү. Би ийм ямар тоглохгүй. Би зүгээр л санал тавьсан харин нөхөр чинь зөвшөөрсөн. Гэхдээ нөгөө Винсент чинь үүнд нь нэлээм баяр баясгалантай харагдаж байдаг бөгөөд
Тийм ээ би зөвшөөрсөн. Бүгдийг нь эренгүүтэн зочны өрөөнд тэр надад арга явдлаа харуулнаа гэсэн. Гиснер зочны өрөөнд сууж байхад нь Артур нөгөө ирэх чинь хоёр талаас суулгачихсан байх бөгөөд сайн байна. Та нараа одоо миний хэлснээр амсгалаарай. За тэгэхээр манай нь болохоор тогтсон амьсгалын хэм маягаар явбал илүү симметрикдэг. Энэ тайлбар тэд нар хангалттай гэж найдаа. За тэгэхээр ямар тач саяны заавраар нь амьсгалж байхад нь Элигийн дүүн багахан хэмжээний гэрэл харж яадаг бөгөөд одоо энэ гэрэл нь болохоор тэр маанаа юм бах уу. Харин нөгөөдөө сууж байсан Лилин ерөөсөө хардаггүй бөгөөд Артур энийг сонсноо зүгээр дээ. Танаа авч ирж хоёулаа шиттэн биш учраас багахан ийм хэмжээний зүйл гарах нь ойлгомжтой. Гэхдээ ээж нь миний хөөхөд. Гэхдээ чи яг юу хийж байгаагаа бидэд хэлж өгч болохгүй юм уу? Ээж нь хүртэл үүнд нэлээд санаа зовчихсон. Гэхдээ чиний яг юу гэхэд байгааг чи ойлгож байна л та. Гэхдээ сэргэлт гэдэг чинь байгалийн чамаар болдог зүйл үсттэй гэхдээ Артур би 3 настайдаа сэргсэн нууц маань ердөөл энэ. Тиймээс үнийг орлож үзэхээс нааш мэдэхгүй шүү дээ. Гисээр үргэлжлүүлсэн нөгөө хоёртоо саяны заавраараа дасгалыг хэлэгдэг бөгөөд Лели уудалгүй нөгөө оддыг харж эхэлнэ. Ямар тааш хэсэг хугацаа өнгөрсөний дараа өнөөдөртөө болох байх гэснээр. Надад энэ хүртэл тэр үндсэн тэр үнэхээр баярлаа. Дараагийн партаар уулзлаа. Тэр баяр та.